бэрхшээлтэй иргэд яг энэ төрийн үйлчлэгийг авч чадахгүй байгаа. За яг энэ саадтай бэрхшээлтэй юм байгаа учраас яг энэ бид нар одоо технологиг одоо хичнээн одоо хамгийн сайн хүртээмжтэйгээр ингэ шийдэж байгаа ч гэсэн цаана одоо яг энэ хүртээмжийг одоо яг бод биелэл олохгүй байгаа ч юм уу те. За тэгээд төрийн үйлчлэгийг одоо энэ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс авч чадахгүй байх тийм асуудал байгаа учраас яг энэ ийм голөгтэй улсын үйлдвэрийн газар анх ингээ байгуулагдах үеэсээ одоо бүх нийтийн цахим ур чадварыг дэвшүүлэх энэ чиглэлээр сургалт одоо үйл ажиллагааг хийж эхэлсэн. За бид нар яг энэ бүх нийтийн цахим ур чадварыг дэвшүүлэх энэ чиглэлээр ялангуяа энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн сургалтыг бол байгуулагдсан цагаас хойш ерөөдөө хийгээд явж байгаа. Одоогоор ойролцоогоор бидэд нэг яг энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн одоо нэг 1000 гаруй одоо хүнд сургалтыг хүрч ажилласан байна. За энэ дотроо яг энэ харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан хүртээмжийн сургалтыг бол нэг 24 хүнд бол зохион байгуулсан. Энэ бол маш одоо нөгөө урт хугацаанд хэрэгждэг учраас одоо яг нэг удаагийн сургалтаар бол тухайн хүн маань яг энэ хүртээмжийн сургалтыг бол одоо нөгөө хүртээмжтэй технологийн таних, ашиглах одоо тэр сургалтыг бол нэг удаагийн сургалтаар бол авч чадахгүй байна. Тэгэхээр бид нар бол ялчгүй одоо яг энэ чиглэл рүү ингэ явж байна. Тэгэхээр яагаад одоо яг энэ сургалтыг хийгээд явах болсон бэ гэхээр нэгд бол яг энэ одоо цахим шилжилтийг бүхий салбарт хийж байна. Хоёрд нь яг үгээр 2021 онд нэгдсэн үндэсний байгууллагын хурцлах лаборатори бас яг энэ хүртээмжтэй холбоотой нэг судалгаа хийсэн байдаг. Тэр судалгаан дээр бол яг үгээр зорилттой бүлгийн одоо иргэдийн цахим ур чадварыг тодорхойлох тэр судалгаа байсан. Тэгэхээр тэр судалгаан дээр бол яг үгээр хамгийн одоо нөгөө мэдээлэлээс хоцордог мэдээллийн аюулгүй байдлаа хангаж чаддгүй тэр зорилттой бүлэгт бол яг үгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд ахуйд настай иргэд гэж одоо яг энэ эдгээр хүмүүс бол тодорхойлогдсон байдаг. Энэний дагуу одоо бид нар яг энэ чиглэл рүү бол сургалтыг бол зохион байгуул явуулж байгаа. Тэгвэл таас өгнөөс нэг зөндөө сургалтад тамруулж хийсэн гэдэг нь шүү дээ. Одоо тэгвэл яг энэ сургалтын нь одоо өмнө хийжсэн сургалтуудаас нь гарсан үр дүн бас байгаа юу? Одоо яг ингэж энэ хүмүүс ажиллаад яг ингэж одоогоор нь ажиллаж явж байгаа ч юм уу тий. Тэгээд бас давхар танаа одоо гэдэг ийм Монголын бүх иргэд одоо ер нь ашиглах шаардлагатай. Гэтэ бас ингэж мэдгүйгээс болоод ашиглаж чадахгүй бас яг ингэ төлөвлөлийн байгаа. Тэнгүүд бүртгэлтэй яг энийг ашиглаад явж байгаа ч юм уу тийм яг хөгжлийн бэрхшээлт иргэн бас байгаа болоо. За яг ийм Монгол одоо системийг ашиглаж байгаа 2 сая 100 мянган гаруй одоо хэрэглэгч байгаа. Үүний одоо 57 мянга гаруй нь бол яг энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг. За тэгэхээр энэ 57 мянган иргэдийг одоо яг энэ ийм Монгол системийг ашиглах энтэй холбоотойгоор бол одоо сургалт нөлөөллийн ажлуудыг бол бид нар бол байнга хийдэг. За тэгэхээр яг одоо юу гэдгийг эдгээр одоо юун дэрхэд зориулснаар яг ийм Монгол систем яагаад одоо ингээд бид нар хүрэх гээд байгаа гэхээр ийм Монгол систем бол одоо компьютер болон гар утсан дээрх аль одоо энэ одоо нэг системүүд маань яг үхээр бүгд одоо дэлгэц уншигч програм дээр ажилладаг болсон. За тэгээд нөгөө олон улсын хүртээмжийн WCAG гэдэг одоо зөвлөмжүүдийг за энэ зөвлөмжийг бол яг бүрэн хангасан одоо нөгөө төр үйлчлэгээний анхны бүгд хамгийн том одоо платформ болсноор онцлог багтах. Тэгэхээр бидний харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан тэр 24 хүнд хийсэн сургалтын үр дүнгээс үзэх юм бол ер нь бол яг энэ компьютер дээр одоо нөгөө одоо бичиж чадахгүй ч юм уу шивж чадахгүй тийм одоо бэрхшээлтэй хүмүүс шивдэг болсон. За дэлгэц уншигч програмыг ашиглаж чаддгүй хүмүүс маань чаддаг болох жишээ нэ. Иймэрхүү одоо нөгөө бодит үр дүн гарсан. Тэгээд яг энэ харааны бэрхшээлтэй хүмүүс одоо тэр сургалтанд суусан хүмүүс маань одоо олдмол бэрхшээлтэй байна, төрөлхийн бэрхшээлтэй. Ингээд олдмол төрөлхийн байсан ч гэсэн эдгээр хүмүүс маань ерөөсөө технологиг бол яг бүрэн гүйцэд ашиглаж чадахгүй байсан. Тэгэхээр яг гэхээр бидний яг энэ сургалтанд суусан хүмүүс маань яг энэ бэрхшээлийг бол бүрэн гүйцэд одоо юу гэдгийг өөрийнхөө одоо нэг ашиглаж чадахгүй байгаа тэр технологиг ашиглаж болох одоо тийм чадвартай болсноор онцлог байдаг. Тэгээд яг манай одоо яг энэ ийм Монгол
актем байгуулагдсны дараа одоо яг энэ сургалтын нэгж сургалтынхаа үйл ажиллагааг хийж эхлэхэд яг манай дээр яг энэ харааны бэрхшээлтэй одоо сургагч багш манай орж ирээд за тэгээд яг энэ харааны бэрхшээлтэй иргэд рүүгээ чиглэсэн сургалтыг хийх жишээ. За тэгээд дээрээс нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй яг энэ хүртээмжтэй болох талаас нь одоо яг энэ сургалт болон одоо яг энэ систем дээр зөвлөх үйлчлэгийг бас давхаргүй явуулдаг. Тэгээд одоо манай одоо яг энэ Монгол систем болон Монгол системээс гадна одоо бусад одоо манайхаас хөгжүүлж байгаа 29 систем байгаа. Монгол системтэйг нийлээд энэ 29 систем бүгдэнд нь одоо яг энэ манай одоо мэрэгчлэлтэн маань одоо үнэлгээ хийгээд хүртээмжийн үнэлгээ хийгээд за тэгээд энэ хүртээмж болж байна болохгүй байна гэдэг дээр бол зөвлөмж гаргаад тэгээд яг цаг тухай бүрт нь одоо шинжилтийг хийгээ явдгаараа маш одоо давуу талыг үүсгэж байгаа юм л та. Одоо тэгвэл яг энэ сургалт цахим сургалт тааштай хизэнээс яг хитний хооронд одоо хэр хугацаанд юм үргэлжлэх юм л одоогоор бүртгэл нь эхэлсэн байна. Тэгээ бас одоо бүртгэл нь эхэлчихэд бас арай гараагүй л ахалтай нөгөө яг тэтэн хүн одоо бүртгүүлсэн ч юм уу тийм юм бас. Тэр бол яг сургалтаа яг эхлэгээд яхаар нөгөө мэдээллийн одоо нөгөө хүртээмж хөгөөс болоод одоо бидний сургалт зохион байгуулах байгаа талаарх мэдээлэл одоо сайн хүрч чадахгүй байдаг л та. Тэгэхээр энтэй холбоотойгоор одоо яг тэднээс бид нар бол сургалтаа хийя гэдэг одоо яг тогтсон хугацаа болтойгоор байхгүй. Бид нар бол яг хөхөр сургалтанд суух хүсэлтэй хүмүүс одоо одоогор бүртгээд явж байна. Одоогор нэг зүүн тооны хүн бүртгүүлчихэд байж байна. Тэгэхээр бид бол яг энэ сургалтыг бол нэг 10-аас дээш одоо хүн авчаар бид нар бол одоо сургалтал жоохон чанаргүй болчих магадaltaй гэж үзээд хамгийн ихдээ 10 хүнийг бүртгээд ингэ явж байгаа. За тэгээд яг энэ бүртгэлийг ингэ хийхтэй холбоотойгоор орон нутгаас бол маш их одоо хүсэлтүүд ирж байна. Тэгээд орон нутагт одоо бид нар сургалт хийх гэхээр одоо яг нэг орчин нөхцөл маань бүртгэхгүй байх жишээ нэ. Одоо баг зэрэг асуудлууд бол байна. Гэхдээ бол бид нар яг энэ боломжтой хөлбөр одоо сургалтаа хийхээр ямарсан төлөвлөж чинь. Тэгээд энэ сургалтыг болохоор мэдээлэл технологи үндэсний парктай хамтраад одоо энэ ICT гэж үүдэг цахим ур чадварын одоо төв гэж байгаа. За тэр төвдөр бид нар бол яг энэ сургалтаа хийхээр ямарсан 3 сараас ямарсан сургалтаа хийх гэсэн төлөвлөгөөтэй. Тэгээд энэ сургалт маань яг ингээд одоо 60 цагийн одоо багц сургалт байдаг учраас маш их одоо нөгөө өдрийг ингээд зарцуулдаг. Тийм учраас яг хөгжлийн бэрхшээлтэй харааны бэрхшээлтэй хүн маань манайхыг хэрлэх заавалжгүй нэг хөтчтэй ерс таарна. Гэх мэтлэн ингээд сургалт зохион байгуулалттай холбоотойгоор яг энэ туслах технологи болон одоо туслах дэд бүтцийн хувьд бол нэг жоохон одоо зохицуултын зүйлүүд бол байгаа. Тэгэхээр бид нар энэ сургалтаа хийхээр янзын төлөвлөл явж байна. Өнөөдөр хэр хугацаанд юм бол одоо яг энэ сургалтаа энэ сургалтыг бол яг хөөхөр бид нар бол яг хүмүүс маань ингээд бүртгэлээрээ ингээд яг эхний ээлжийн хүмүүс ингээд бүрдээл сургалт туслаа дараагийн ээлжийнх бүртгэл юм бол яг ингээд хугацаалтгүйгээр үргэлжлүүлэл сургалтуудаа хийхээр бол одоо тийм бол нөөцөл байгаа. Тэгээ хамгийн гол нь одоо нөгөө харааны бэрхшээлтэй хүмүүс маань яг одоо энэ сургалтыг одоо яг үнэхээр нөгөө яг ийм сургалт болж байгаа гэдгийг бол сайн мэдгүй байгаа учраас яг нөгөө бүртгэл маань бүрэнгүйстэй яг бүртгэхгүй байгаа тань л та. Тэгвэл таасаа хэлж байна харааны бэрхшээлтэй гэдэг ер нь бол таны төгөөлөг сонсголын бэрхшээлтэй хүмүүсээс яг уншиж бичдэг гэж байгаа ч гэсэн бас уншиж бичих одоо чадамжтай хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүмүүс тэгэхээр яг л нөгөө яг өөртөө хамс нөгөө хэл гэдэг нь тохионы хэлмэрт бас шаардлагатай. Тийм зүйл ер нь бас байгаа юм болов тэр хүмүүс бас яг чивэж. Бид нар өмнө нь болохоор яг энэ хэл хэрэг сонсголын бэрхшээлтэй ерөнхийд рүү бол сургалтыг бол зохион байгуулж ирсэн. Тэгээд яг энэ 29 дэх сургуулийн тохионы хэлмэрч багш нартай хамтраад энэ сургалтыг хийжсэн. Тэгээд энэтэй холбоотойгоор бид нар бас яг энэ харааны хөгжлийн бэрхшээлтэй бүхий л одоо нөгөө бэрхшээлтэй хүмүүст бол сургалтыг хийх боломжтой байгаа. Ийм болгохтын дээр бол яг хөөхөр яг энэ тохионы хэлмэрч оператор бол ажиллаж байгаа. За энд яг хөөхөр системээр дамжуулаад одоо нөгөө нэг төр үйлчлэгийг одоо
шууд одоо нэг дүрс дуудлага хийгээд авах тийм боломж бүрдсэн байна. Тэр боломжтой байгаа учраас бид нар бол яг энэ хэлээрээ сонсголон бэрхшээлтэй хүмүүс мөн яг энэ сургалтыг суяа гэх юм бол бидэрт бол яг энэ төхөн хэлбэрч бол байгаа. Тийм учраас одоо юу гэдгийг нэг анги бүрдэх гэх юм те одоо дөрөс нэг 10 хүн одоо бүрдсэн тохиолдолд хэлээрээ сонсголон бэрхшээлтэй эрхтэд зориулсан сургалтыг бол хийхэд бол боломж бүрдэж байгаа. Тулгуур хөдөлгөөний бэрхшээлтэй хүмүүст бол бид нар бас өмнө бас сургалтыг хийжсэн. Гэхдээ энэ сургалтыг хийхэд бас яг нэг дэд бүтсэн буюу яг энэ орчны хаан сургалт хийх вэ гэдэг нь бол маш их чухал байна. Тэгээ нөгөө хүртээмжгүй одоо тэр орчин бүрдсэн байх юм бол бид нар бол одоо хичнээн сургалт хийлээ ч гэсэн одоо нөгөө хүмүүс маань орж гарахад бас хэцүү байдаг. Тийм учраас яг энэ тулгуур хөдөлгөөний бэрхшээлтэй эрхтэд зориулсан одоо танхимын болон одоо цахим сургалтыг бол аль хийх боломжтой. За үнэхээр одоо явах юм бол 21 аймаг 9 дүүрэгт байгаа насан туршийн суралцгын төвүүдтэй хамтраад яг энэ сургалтыг бас хийх бүрэн боломж байгаа.